За энэ өдрийн мэдээг хүргэе. За Wonderful Wizard of Oz гэсэн номны хэн нэгэн унших хичээл мэндэл эхэлж байна. За өнөөдөр бид нэр chapter 15-ийг унших болно. За өнөөдрийн голж үзэх хичээл маань юу вэ гэхээр одоо баг зэргийн хуучирсан үг хэллэгүүдийг ойлгох байгаа. За тэгэхээр бид нэр энэ хичээлийг үзэж дуусгаар тэгтээ 25 үгийг мэдэх болно. 25 үгийг Wizard of Oz би одоогоос нэг 100 жилийн өмнө бичигдсэн номонд яаж ашигласныг үзэх болно. За би энэ дээрээс цагаа ингээд тавьчих. За видео маань болохоор 30 минут бол үргэлжлэх болно. За тэгээ сүүлд хэлээ уншсан хэсгээс ингээд үргэлжлүүлээд үзцгээе. За өнөөдрийн гарчиг болохоор chapter 15 The Discovery of Oz the Terrible гэсэн байна. За ингээд шаардлагачлсан хэсэг дээр нь болохоор би нэмж тайлбарлана гэсэн үг. За Oz шийдтэн маань юу болсон бэ? Хэний үлбэг харъя. The four travelers walked up to the great gate of Emerald City and rang the bell. За дөрвөн найзууд, дөрвөн аялагч нар байна болохоор. Нөгөө Маргад эрдний хот руу хаалга руу очиод онгодарлаа. After ringing several times, it was opened by the same guardian of the gates they had met before. За, юуны дараа вэ гэхээр хэд хэд удаа хонгодсны дараа энэ хаалга маань онгоогдсон. Хинээр онгоогдсон бэ гэхээр they had met before. Тэгэхээр тэдний өмнө нь уулзаж байсан хаалганы хамгаалагчтай онгойлгодлоо. What, are you back again? He asked in surprise. Та нар ч эргээд ирсэн үү? Гэ гайхсан чинь. Do you not see us? Answered the scarecrow. Бид нарыг харахгүй байна уу? Харахгүй байна уу? But I thought you had gone to visit the Wicked Witch of the West. Okay. But I thought, би нэг бодсон. Юу гэж бодсон бэ гэхээр you had gone to visit the Wicked Witch of the West. За нөгөө Wicked Witch хорон шулам руу зочлохоор явсан гэж би бодсон штэ гэсэн чинь. За энэ дээр анхны үг маань гарч ирж байна те. Did visit her. За үйл өгний үг нь болохоор өгүүлбэр дээр did visit her гэхэр гэсэн үг юм бэ. Тэгэхээр энэ дээр хүч нэмж байна гэсэн үг. Тэгэхээр did visit her гэдэг нь болохоор үнэхээр гэсэн үг те. Бид нар ягаад зүгээр visited her гэхгүй we did visit her. Би үнэхээр тэднэр лөө шолон дээр зочилсон. And she let you go again, asked the man in wonder. Тэгээд in wonder гайхсан энэ зар тийм ээ. Гайхсан байдлаар. Тэгээд тэр та нарыг явуулчлаа юу? За, явуулчлаа юу гэсэн. Орчин үед бол энэ wonder гэж ярьдаггүй. Орчин үед бол in surprise гэж ярьдаг. She could not help it. Тэр яаж чадаагүй вэ? За, энэ дээр нь болохоор ихгүй байж чадаагүй гэж юм тийм ээ. Ихгүй байж чадаагүй. Тэгэхээр яасан бэ гэхээр тэр явуулахгүй байж чадаагүй гэсэн үг. За тэгэхээр энэ туслах мослох бол ерөөсөө биш. Энэ could not help, cannot help it гэдэг нь болохоор тэхгүй байж чадаагүй гэсэн. Явуулахгүй байж чадаагүй. For she is melted, explained the scarecrow. Учир нь тэр болохоор хайлуулагдсан. Melted. Oh, that's a good news. Indeed, said the man. Who melted her? За, сайхан мэдээ байна. Сайхан мэдээ байна. Who melted her? Хин түүнийг хайлуулчих ба гэсэн чинь. It was Dorothy, said the lion gravely. За Dorothy байсан гэж арслан байна болохоор яасан байна.
Нухацтайгаар хэллээ. Good gracious. Good gracious болохоор уулга алхахад хэрэгэлдэг. Good gracious. Тэнгэр минь. Exclaimed the man гэж нөгөө нэг ирчин дуу алдаад. He bowed very low indeed before her. За, before her түүний өмнө маш доошогоо бүхий лөө. Then he led them into his little room and locked the spectacles from the great box on all their eyes, just as he had done before. За, хэдүүлээ just as he had done before гэдгээс нь үзцгээе. Just as he had done before гэдэг нь болохоор яг өмнө нь хийсэн шигээ гэсэн өмнөөс хийсэн шигээ тэрээр жижигхэн өрөөлүүд дагуулж яваад. Тэгээд нүдэнд нь юу байсан байна? Нөгөө шилээ зүйлээ. Afterward дараа нь they passed on through the gates into the Emerald City. За тэгээд дараа нь болохоор нөгөө руу орлоо. Passed on through гэд яваа өнгөрлөө. Орлоо. When people heard from the guardian of the gates that за тэгээд хүмүүс болохоор нөгөө хаалганы хамгаалагчаас сонсохдоо юуг сонсохдоо гэхээр Dorothy had melted the wicked witch of the west. Dorothy болохоор энэ шулмыг хайлуулчихсан past perfect байгаа шүү. Хайлуулчихад байсан гэдгийг нь сонсоод they all gathered around travelers and followed them in a great crowd to the palace of Oz. За тэгээд бид нар болохоор аялагч нарыг ингээд тойрж бүчээд тэгээд тэднийг болохоор ингээд Оозын ордон хүртэл дагсан байна. За нэг хот байна, том хот байна. Дотор нь бас Оозын ордон гэж байна. The soldiers with the green whisker was still on guard before the door. За Soldier with the green whiskers гэдэг нь юу гэсэн үг вэ? Whisker гэдэг нь юм сахалтай. Ногоон сахалтай нэг цэрэг болохоор хаалганы өмнө болохоор on guard ингээд үргээг үздгээ зогсож байлаа. But he let them in at once. Тэгээд тэр болохоор let them in болохоор оруулсан. Хизээ оруулсан гэхээр at once даруйхан оруулсан. And they again met by the beautiful green girl. За тэгээд эдгээр болохоор ахаад уулзагдсан байна. Хинтээ уулзагдсан бэ гэхээр ягаад би уулзагдсан гэд байгаа орчуулад байна гэхээр энэ where again гэ пассив орчсон байгаа болохоор нь болохоор тэр дөрмийн сануулгах зорилгоор уулзагдлаа гэж яриад байгаа шүү. За тэгээд нэг юм хөөрхөн ногоон охиноор болохоор ахаа уулзагдсан байна. Тэр охин нь showed each of them to their rooms at once. Даруйхан өрөө болгон руу өгч showed them үргэж өглөө харууллаа. So they might rest until the great Oz was ready to receive them. So they might rest. Тэгээд тэд нар болохоор нэг агуу Oz маань тэднийг хүлээн авах хүртлээр амарч байх болно гэж зочд буудал шиг гоё өрөөнүүдтэй байна. The soldier had the news carried straight to Oz. За тэгээд би шаарлуулчихсан байна тийм ээ. Had news carried straight to Oz. За энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр нь өгүүлбэр дунд болохоор ингээд had мөн тэгээд энэ past participle буюу энэ үйл үгээ 3 дугаар хэлбэрээр нь хувирах юм бол тэгүүлэх, ингүүлэх гэсэн үг. За тэгэхээр нөгөө цэрэг маань болохоор мэдээг Оз руу шууд яах нь хургуулсан байна. That ямар мэдээ вэ гэхээр Dorothy and the other travelers had come back again. За Dorothy болоод бусад аялагч нар эргэн ирчихлээ шүү. Тэгэхээр энэ дээр болохоор энэ had гэсэн цагийг аваад байгаа нь болохоор үйл явдал нь болохоор энэ цэрэг Озод хэлэхээс өмнө болсон гэдгийг илтгэхийн тулд зүгээр came back биш had come back гэдгийг ашиглаад байгаа шүү.
After destroying the wicked witch. За тэгээд шулмыг сөнөөгөөд эргэн ирлээ гэдгийг нь болохоор хэлүүлсэн байна. But Oz made no reply. Гэвч Oz хариу өгсөнгүй. They thought Great Wizard would send for them at once, but he did not. За, they thought тэд нар юу гэж бодсон бэ гэхээр агуу шийдтэн байна болохоор send for them гэдэг нь болохоор ирүүлэх гэсэн үг. Шууд тэр даруйхан ирүүлнэ гэж бодсон. They had no word from him the next day. Тэднээс болохоор юу явсан? Ямар ч үг аваагүй. За би энэ дээрээс nor гэсэн үгийг болохоор тайлбарлаж өгье. Nor. Nor. За nor гэдэг нь болохоор тгээгүй ч биш, энэ нь ч биш, тэр нь ч биш гэхэд ингэж холбдог үг. За тэгэхээр болохоор энэ дээр нь урдх нь болохоор no байх ёстой. No байх ёстой гэсэн үг. За тэгэхээр тэд нэр болохоор дараагийн өдөр нүг аваагүй. Next day нь ч аваагүй. Тэрний дараагийн өдөр нь ч аваагүй гэсэн үг. Тэгээгүй, ингээгүй гэхэд ноорыг залгадаг гэсэн. За жишээлбэл би хизээч теннис тоглож үзээгүй гээл та. За тэгэх юм бол юу гэх вэ? I have never played tennis. Сагсан бөмбөгс тоглож үзээгүй. Nor basketball. За өөр хөлбөмбөг тоглож үзээгүй. Nor football. Тэгээгүй ингээгүй гэхдээ нороор залгадаг гэсэн. The waiting was tiresome and wearing, and at last they grew vexed. За, vexed гэдэг нь болохоор бухимдах гэсэн үг. За тэгээд хүлээх нь болохоор ингээд ядрааж исэн. Wearing бас хоёулаа ядраасан гэсэн үг, ядрааж исэн. Тэгээд эцний дээр л бухимдаж эхэлсэн байна. That odds should treat them in so poor fashion. За тэгээд тэд нь юунд бухимдсан гэхээр odds тэднэрт болохоор treat them in a poor fashion гэдэг би нэ харуулъя. Муухай хандах гэсэн. Ийм муухайгаар хандсанд нь бухимдсан байна. Ялангуяа after sending them to undergo hardships and slavery. Hardship and slavery гэхээр ингээ хэцүү зовлон slavery гэдэг нь болохоор боолчлол тийм ээ. Боолчлол хэцүү зовлон гурав ингэж явуулсны дараа ингэж муухайгаар хандна гэдэг болохоор тэд нэр яасан байна. Тэд нар бухимдсан. So the scarecrow at last asked the green girl to take another message to Oz. За тэгээд Oz scarecrow болохоор эцэст нь ногоо охин руу Oz руу ахаад мессеж явуулах гэж хэлсэн бай, тийм ээ. Энэ мессеж нь болохоор saying if he did not let them in to see him at once. За тэгээд юу хэлсэн бэ гэхээр хэрв тэр let them in гэдэг нь болохоор түүнийг уулзуулахгүй юм бол одоо даруйхан уулзуулахгүй юм бол they would call the winged monkeys. Тэд нэр болохоор далавч цамчингуудыг ахаа дуудана. To help them өөрөөс нь туслуулах ga дуудуулна. And find out whether he kept his promise or not. За тэгээд энэ өөрийнхөө амлалтаа биелүүлсэн үү үгүй юу гэдгийг нь мэдэж авах гээд сармагчингуудыг дуудуулна шүү гэсэн байна. When the wizard was given the message. За тэгээд шийдтэн байна ингээд ийм мессеж авсан чинь he was so frightened. Тэр бол үнэхээр айсан байна. Үнэхээр айсан. Үнэхээр айгаад яасан? Үнэхээр айгаад тайлбарлаж энэ датаар. He sent for word for them. Тэр тэдэнд болохоор яасан? Үг илгээсэн. Ямар үг илгээсэн гэхээр to come to the throne room 4 minutes after 9 o'clock. За 9 цагийн дараа 9 цагаас 4 минут өнгөрсөний дараа throne room сентиний өрөөнд рүү ирэхийг нь бол бичсэн байна. The next morning дараагийн өглөө. He had once met winged monkeys in the land of the west. За he had once met winged monkeys. За тэгээд энэ далавч сармчингуудтай өмнө л уулзч ирсэн. Нэг удаа in the land of the west за баруун нутагт уулзч ирсэн. And he did not wish to meet them again. Ахиж уулзахыг бол хүсээгүй. The four travelers passed a sleepless night. За тэгээд дөрвөн найзууд маань болохоор төрүүлээ.
Sleepless night гэвэл нэг нойргүй хонсон байна тий. Нойргүй өнгөрөөсөн. Яаж ч өнгөрөөсөн бэхээр each thinking of the gift odds had promised. Оз хүн болгонд амласан бэлгийг нь бодож унтсан байна тий. Ямар бэлэг вэ гэхээр to bestow on him. За, bestow гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Бид харуулъя. Шагнал гардуулахад хэрэгэлдэг үг. Гардуулах гэсэн тий. Бэлэг гардуулахыг хүлээгээд унтаж чадаагүй бүр. Сум хийгээгүй. За, окей. За тэгээ уншиж байхдаа би ямар ч 25 үг ингэ шинээр зааж байгаа. Тэгээд та бүхэнд ваа би энэ үгийг юусэн мэдж байгаагүй шүү дээ. Шинээр би ийм дүрм ойлголоо. Ийм үг ойлголоо гэх юм бол бас би комент хэсэгтээс бичиж үлдээхийг бол та бүхнээс л хүсэж байна. За тэгэх юм бол бас над шиг иймэрхүү ингэж юм унших контент хийж байгаа бол одоо маш их урам зоригийг бас өгөх болно. Үргэлжлэн уншия. Dorothy fell asleep only once. Dorothy нэг л удаа унтсан байна тий. And then she dreamed she was in Kansas. Kansas байна гэж мөрөөдсөн. Зүүдэлсэн. Where тэнд нь Aunt Em was telling her how glad she was to have her little girl at home again. Тэгээд тэнд нь болохоор нөгөө аваагч эм нь ам аваагч эм нь болохоор за сүүлээс нь сочвол ахин гэртээ жижигхэн охинтойгоо ингээд охинтойгоо байхдаа ямар их аз жаргалтай байгаагаа аваагч эм нь хэлж гинэ гэж Канзаст хэлж гинэ гэж зүгэлсэн. Promptly at 9 o'clock next morning. За, promptly гэдэг нь болохоор даруйхан. Дараагийн өглөө 9 цагт. The green whiskered soldier came to them. За, нэг ногоон сахалтай цэргэл ирсэн. And 4 minutes later they all went into the throne room, the great odds. За, тэгээ 4 минутын дараа бол очсон. За, ингээд ерөнхийдөө бол их гоё ингээд мөч ингээд хүлээж эцэст ингээд тийм гоё мөчтэйгээ ингээд уулзах бол ямар гоё байдаг вүлээ. Тэрийг бол авах гэж байна. Удаан хүлээсэн мэт шагналаа авах ямар гоё байдаг вүлээ тийм ээ. Төрсөн өдөр хүртэл хүлээж байгаа бэлэг авах ямар гоё байдаг вүлээ шиг гэдэг шиг бэлгээ авах гэж байна. Of course, each one of them expected to see the wizard in the shape he had taken before. За мэдээж хэрэг. Хүн болгоно нь болохоор expected гэх нь болохоор ингээд ерөөхдөө хүлээж ирсэн. Юу гэж хүлээж ирсэн бэ гэхээр нөгөө нэг шийдтнийг болохоор өмнө нь хуурчсан байсан тэр хэлбэртэй орохыг хүлээж ирсэн байна. And were greatly surprised. За бүгд гайхсан байна. Яахад гайхсан гэхээр when they looked about and saw no one at all in the room. Тэгээ эргэж тойрноо хараад хинч байгаагүй хараад гайхсан байна. Тэгэхээр энэ дээр awareness нэг орчуулж болно. Тэгээ тэд нар болохоор ингэж looked about ингэж эргэн тулгуу хараад. Тэгээ өөрөөр хэлбэл хинч байхгүй харах үедээ гайхсан байна. Тэгэхээр ерөнхийдөө when орж байгаа бол when-тэй өгүүлбэрээс хэлж орчуулна гэдгийг санацгаагаарай. За би энэ stillness of the room was more dreadful гэдэг юм дээр бас орчуулчихсан нэг харуулъя. Stillness of the empty room гэдэг нь хоосон өрөөний чимээгүй байдал гэсэн үг. Stillness гэдэг нь чимээгүй байдал гэсэн үг. За тэгэхээр хоосон өрөөний чимээгүй байдал шүү. За they kept close to the door. За kept close to the door. Хаалхантай болж ойрхон байсан бай. And close to one another. Би битэйг ойрхон байсан. For учир нь хоосон өрөөний чимээгүй байдал нь Оозын одоо тэр хэлбэрүүдийн ямар ч хөлбраас нь илүүгээр dreadful аимшигтай байсан. Presently одоо гэхээр тэр цагт гэсэн үг. They heard a solemn voice. Нэгэн ингээд сүртэй дуу сонссон байна. That seemed to come from somewhere near top of the great dome. And it said. За тэгээд нэг тийм юу сонссон байна. Great dome гэдэг нь болохоор бөмбөгөн дээр дугуй тэр таазан дээрээс нь тааз дээр хавцааны хаа нэгтэйгээс дуу гарахыг сонссон байна тий.
Тэр дуу нь. I'm odds the great and terrible. Why do you seek me? За би бол аимшигт агуу odds. Яагаад надтай уулзахаар болов гэсэн чинь. They looked again in every part of the room. Хаа сайг үнэ харсан байна те. And then seeing no one, тэг нэг ч харахгүй болохоор Dorothy asked. Dorothy асуусан. Where are you? Та хаана байгаа юм бэ гэсэн чинь. I'm everywhere, answered the voice. Би хаасаагүй байгаа. But with the eyes of the common mortals. болохоор eyes of the common mortals гэдэг нь болохоор жирийн нэгэн хүн гэсэн. Жирийн нэгэн хүний нүдэнд бол I'm invisible. Би бүр үл үзэгдэгч. I will now seat myself upon my throne. За би одоо өөрийгөө гээд сентин дээрээ бол суулгана. Ёо амираа. That you may converse with me. Тэгээд та нар надтай converse гэдэг нь юу гэсэн үг гэхээр ярилцж болно. Indeed. Үнэхээр гэсэн. Үнэхээр. The voice seemed just to come from throne itself. Үнэхээр ч нэг дуу хоолой чинь яг тэр нөгөө синтигээсээ ингээд гарч байгаа юм шиг санагдсан. So they walked toward it. Тэгээд эдгээр ингээд синти рүү алхсан байна. And stood in a row while Dorothy said. So тэгээд ингээд жагсааж зогссон байна тий. Тэгээд Dorothy хамгийн урд нь зогсож ирсэн юм шиг хэлсэн байна. We have come to claim our promise. Бид нэр зөлгөө. We have come to claim our promise. Хаана бид авчаа? Зөв. За, claim our promise гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр амлалтаа авах гэсэн. Бид нар амлалтаа авахар ирлээ. Зоо гэж. What promise? Ямар амлалт гэж. За одоо ингээл нэр онцгой болж ирж байгаа чинь. You promised to send me back to Kansas when the Wicked Witch was destroyed. За эхлээд when гэдгээс үзье. Нөгөө нь шулам, тэ хорон шулам сөнөөгдөх үед намайг Канзас руу явуулна гэж амлаа үсттэй. Гэсэн чинь. And you promised to give me brains. Надад болохоор тарих өгнө гэж амлаа үсттэй гэсэн чинь. You promised me give me a heart. Надад зүрх өгнө гэж үсттэй. You promised to give me courage. Надад зориг өгнө гэж үсттэй. Гэ бүгдээрээ ингээд гомдлоод асуусан чинь. Is the wicked witch really destroyed? За, тэр хорон шулам үнэхээр сөнөөгдсөн юм уу? гэж байна. Гэсэн чинь. Dorothy thought it trembled a little. Тэгээ Dorothy бодохдоо энэ хоолойны жаахан хоолойнчхон чичирж байгаа юм шиг сонсогдсон байна. Үнэхээр сөнөөгдсөн юм уу? Yes, she answered. I melted her with a bucket of water. Би түүнийг ховын усаар ингээд хайлуулсан. Dear me, said the voice. How sudden. Well, come to me tomorrow, for I must have time to think it over. Dear me. Захаад нэг уулга алдчихээн. Тэнгэр минь. Тэнгэр минь олон янзаар хэлж дээ. Тэнгэр минь. How sudden? Ямар гинти. Well, come to me tomorrow. За маргааш над руу ирээд ир. For I must have time to think it over. Учир нь надад think it over гэх толгойн дотор бодох нэг хугацаа хэрэгтэй. You have had plenty of time already. Танд бодох цаг хангалттай их байсан. Plenty of time. Зөндөө их байсан гэж. Модчин нэг жоо ууртайгаар хэллээ. We shan't wait a day longer. За shan't гэдэг нь болохоор shall not гэсэн үг. Shall not гэдэг нь болохоор shan't wait day longer. Нэг өдөр ч хүлээж чадахгүй гэсэн байна. You must keep your promise to us. Биднэрт амлалтаа биелүүл гэд Dorothy ингэж уул хашгирж ин тэ. Lime thought it might be as well to frighten the wizard. За Арслан юу гэж бодсон гэхээр Арслан болохоор нэг шиддэг нэг айлгыг гэж нэг бодсон байна те. Айлга бол ерөнхийдөө might be as well. Айлга бол ерөнхийдөө сайн гэж бодсон байна. Сайн гэж бодсон.
So he gave a large, loud roar. Тэгээд тэр болохоор нэг тийм том, чанга ахирсан байна. Which was so fierce and dreadful. Энэ болохоор үнэхээр ширүүн, амар байсан. Болохоор Тото яасан. Тото jumped away from him in an alarm. Тото тэрнээс болохоор ингээд айгаад, сандраад түүнээс яах нь үсэрсэн байна. And tipped over the screen that stood in the corner. За тэгээд ингээд буланд байжсэн нэг тэр нэг хаалт байсан юм байна л та. Тэр хаалтыг ингээд цохиод ургацсан. Tip over гэдэг нь ингээд цохиод ургацсан гэсэн үг. За as it fell with a crash, they looked that way. За as it fell with a crash. As гэдэг нь зуур гэсэн үг. Энэ нь pam гэж нураал унсан чинь they looked that way. Тэдний харсан. The next moment all of them were filled with wonder. Тэгээ дараагийн мөчд болохоор бүгдээрээ filled with wonder гэд гайхшлаглаар бүр ингэ дүүрсэн байна. For they saw, учир нь тэд нар харсан байна. Юу харсан байна? Standing in just the spot the screen had hidden. Тэгээд тэр нэг тийм хаалт ингээд нууж байсан яг тэр газар нь яг тэр спот яг тэр ингээд тэр газар нь спот газар нь a little old man нэг жижигхэн хөгшин хүн with a bald head халзан толгойтой тэгээ with wrinkled face нэг тийм үрчлээтэй царайтай who seemed to be as much surprised as they were хүн болохоор яасан байна яаж санагдж байсан байна as they were за энэ нэр болохоор би ганц юм тайлбарлаад гээ as-ийн дүрмийг ерөнхийдөө мэдээгүй бас байгаа байх. As шиг гэсэн. As they were тэдэн шиг тэр нь бас гайхсан юм шиг харагдаж байсан байна. Тэгэхээр нийлүүлээд орчуулах юм бол тэр буланд нь яг тэднээс шиг ингээд гайхаж байгаа юм шиг харагдаж байсан нэг өвчлөөтэй царайтай, халзан толгойтой, нэг хөгшин жижигхэн хүн ингээд зогсоод нуугдаж ирсэн байна. За, вөө. За, нэг тиймэрхүү нуугдаж ирсэн байна, тийм ээ. За, the Tin Woodman raising his axe. За, тэгээ модчин болохоор сүхэ ингэж өргөөд. Rush toward the little man. Жижигхэн хүн рүү гүйж очоод ямар амар задлчин шиг and cried out. Чангаар ашгараад. Who are you? Чи хэм гэж ашгарсан байна. Тэгсэн чинь нөгөө хүн чинь surprise байла. Хэн байсан? I'm odds, the great and terrible, the odds. Аво амшигт odds байна. Said the little man in a trembling voice. Гэж тэр жижигхэн хүн нэг чичирсэн хоолоогоор ингэ хэлсэн байна. Өөрөх юм. Айлгцсан байна штэ. But don't strike me, please don't. Намайг битгий зохиоч. Битгий. I will do anything you want me to. Хүссэн болгоныг чинь би хий гэсэн байна. Our friends looked at him in surprise and dismay. За тэгээ манай найзууд болохоор түүн рүү нэг гайхширсан. Мөн гойнглсан харцаар харсан бай тээ. I thought Oz was a great head, said Dorothy. Dorothy гэсэн чинь Oz гэдэг чинь том толгой гэж бодсон шүү дээ. I thought Oz was a lovely lady. Oz чинь хөөрхөн хатагтай гэж бодсон шүү дээ гэсэн чинь. I thought Oz was a terrible beast. Oz чинь аимшигтэй аратан гэж бодсон шүү дээ. I thought Oz was a ball of fire. Тэ? Галан бөмбөг гэж бодсон шүү дээ. Гэсэн чинь. No, you're all wrong, said the little man meekly. Бүгдээрээ буруу гэж нөгөөд чинь meekly гэл доожоогүйгээр нэг хэлсэн байна. I've been making believe. Би бол та нарын зүгээр итгүүлж хуурж исэн юм аа гэсэн. Make believe гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр хуурах гэсэн үг. Та нарыг хуурж исэн юм аа гэсэн. Make believe? Хуурж исэн, итгүүлж исэн гэж дуртай. Яшгараа. Are you not the great wizard? Та чинь агуу шидтэн биш үү? Hush my dear. Чимээгүй хүүхэд минь. Don't speak so loud or you will be overheard. Битгий ингэж чангаар яриад бай. Эсвэл you will be overheard. Чамайг чи сонсогдчихно шүү.
I should be ruined. I should be ruined. Гэдэг нь болохоор би бүр дуусна гэсэн. Би бүр суурнэ. I'm supposed to be. За supposed to be гэдгийг тайлбарлаад өгье. Supposed to be гэдэг нь болохоор тийм байх учиртай гэсэн. Би чинь агуу шийдтэн байх учиртай. And aren't you? Тэг биш юм уу гэсэн чинь. Not a bit of it, my dear. Жаахан ч биш. I'm just a common man. Би зүгээр л жирийн нэгэн хүн. You're more than that, said the scarecrow. Чи ч бүр наанаас ч илүү юм аа. Гэж нэг тийм grieved то нэг гасалсан тий. Гасалсан харуулсан хоолой хэлсэн байна. You're a humbug. Чи чинь залливч байна шүү дээ гэсэн. Humbug, залливч. Exactly so, declared the little man, rubbing his hands together as if it pleased him гэсэн тий. Яг зөв гэж жижигхэн хүн хэлсэн байна. Тэгээ гараа болохоор as if it pleased him. Өөрийг нь ингээд баярлуулаад байгаа юм шиг тий. Өөрөө ингэж байгаа дуртай байгаад байгаа юм шигээр гараа ингээд үрсэн байна. But this is terrible, said Tin Woodman. How shall I ever get my heart? Гэвч энэ аимшигтай байна шүү дээ. Би яаж нөгөө зүрхээ авах юм? Or my courage? Миний зориг? Or my brains? Wailed the scarecrow. Нөгөө scarecrow ч мөрөд уйлаад унлаа. Wiping tears from his eyes with his coat sleeve. Гэт нөгөө нэг нулимсаа ингээд гараар арчаад хэллээ. Окей. За би энэ хүртэл ингээд уншия гэж бодож байна. За дараагийн Odds маань найзуудад маань яаж туссан байхыг хүсэж би харуулъя. За тэгээд мөн та бүхэн хэрвээ энэ уншиж байгаа ном та бүхэн таалагдж байгаа бол би өмнө бас Charlotte's Web гэсэн бас нэгэн алдартай Америкийн зохиолыг болохоор уншсан байгаа. За тэгээ энэ номыг бас хамт уншихыг хүсэх юм бол бас миний үлдээсэн линк руу ороод үзээрэй. Энэ контент хийж байгаа. Надад их тусламж, дэмжлэг болох болно шүү. За тэгээд bye bye everybody. See you guys next time. Дараа уулзцгаая.